Лоох Морор дахь аимшигт амьтан. Лоох Морор нь Шотландын Хайланд, Лочабер дахь цэнгэг усны луч юм. Энэ бол Шотландын гадаргуугийн хэмжээгээр 26.7 км квадрат, 10.3 хавтгад өрүүлжин миль зайд, 5 дугаарт ордог бөгөөд Британий арлуудын хамгийн гүн гүнзгий цэнгэг усан сан бөгөөд хамгийн их гүн нь 310 м, 10,017 фут юм. Лоохыг 10,000 жилийн өмнө мөсдөлгийн үйлчлэлээр бүтээсэн бөгөөд далайн түвшнээс дээш 9 м, 30 фут өндөрт өргөгдсөн гадаргуутай юм санж. Гэвч энэ нууранд ганцхан эзэн буюу хүмүүсийн түгшээсэн ганцхан аратан бий. Лоох Морорын аимшигт амьтны тухай мэдээлэл бүр 1887 онд анх гарсан байдаг байна. Харин энэхүү амьтан 1969 онд анх Морг хэмээх алдрыг уг нутгийнхаас хүртээд авсан гэжээ. 1969 оны 8 дугаар сарын 19-ний өдөш Данкан Макдоналл мөн Уильям Симпсон нар загас барихаар уг нууран дээр загасчны онгоцоор хөвч явсан гэжээ. Тэд нар өдөржин загасчилж нэлээд ядарцгаасан тулыг хэрийн зүг хөвж явтал нь генет ус цалгах чимээ их сонсцсон байна. Тэрхүү их чимээ гарсан зүгт хартал нэгэн асар том амьтан тэдний зүгт хурдлан айсвг харжээ. Тэр авраг амьтны шууд явж тэдний онгоцны баруун ханыг мөргөд санамсаргүй мөргсөн мэт гайхсан байдалтай тэр дороо зогссон байна. Тэдгээр загасчдын ярьснаар тэрхүү аимшигт амьтны усан дээр ил гарсан хэсэг нь доор хаяхад 10 орчим метр байсан бөгөөд 30 см орчим толгойтой. Нуруунасаа дээш хагас метр орчим өндөр 3 бөөхтэй. Бэржгэр хүрээ арьстай амьтан байсан ажээ. Тэр аимшигт амьтныг онгоц руу дахин дайрах шинжтэй болоход нь өнөөх хоёр загасчны нэг нь бууга авч түүнийг буудсан байна. Шотландын олон нууруудын дотроос аимшигтай эртний үлэг гүрэл агуулсан нь зөвхөн Лоох Несс нуур бус Лоох Морорч дотроо багтдаг байна. Энэ явдлын дараа тэрхүү амьтан аажинхан явсаар далд оржээ. Мөн 1981 он гэхэд 34 тохиолдолд бүртгэгдсэн байна. Эдгээрийн 16 нь олон гэрчтэй холбоотой байв.